За дотоод зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр хэдүүлээ Trendyol буюу төвөргийн ашийн уралтын талаар ярилцсан. За агуулга маань хоёр хэсэгт хуваагдж байгаа. Эхний хэсэгт хэдүүлээ ер нь төвөргийн аш яагаад ам долларын эсрэг голдох валютын эсрэг унаад байгаа суурь шалтгааныг тэнцлүүдээр ярилцсан. За үргэлжлүүлээд энэ оны хүлээлт төлөв байдлыг ярилцсан, ханш унж байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтын холбогдох зөвлөмжийг танд төгсөлт нь хүргээд явнаа. За бид нар агуулгатаа орохын өмнө эхлээд ерөнхий ойлголтыг авах хэрэгтэй. Бидний ярьдаг валютын аш ямар нөхцөлтэй хөдөлтэй бэ гэхээр бид нар сайн мэдж байгаа дагуу байр, машин, хувьцааны аштай яг ижилхэн зах зээлийн зарчмаараа л хөдөлдөг буюу тухайн валютын эрэлт нь их байгаад нийлүүлэлт нь багагдсан тэр валютын үн гэсэн. За яг эсрэгээрээ эрэлт нь буураад нөгөө талд нийлүүлэлт нь зах зээл дээр ихсээд тогтсон тэр валютын үн буурж идэг байгаад байгаа буюу ам долларын аш суулраад төгрөгийн аш чангарж идэг байгаад байгаа. За манай улсын онцлогийн хувьд бол бид нар бол үйлдвэрлэгч биш буюу гадны улсаас импортоор бараагаа худалдаж авдаг хэрэглээний бараанд импортын хэрэглээр хангадаг байгаа. Буюу Японоос лаан авахын тулд бид нар йен төлнө. Америкаас жип тоног төхөөрөмж уулуурхай бараа материал авахын тулд ам долларыг гадагшуулдаг буюу төгрөгөө зараад доллар худалдаж авдаг байгаа. За тэгэхээр аль ч цаг үед бол манай улсад ам долларын эрэлт хэрэгцээ бол хадгалагдж идэг гэж бид ойлгож байна. За яг тухайн үед нь зах зээл дээр нийлүүлэх тал нь юу вэ гэвэл банкуд дээр байгаа валютын нөөц. За цаашлаад Монгол банк дээр байгаа гадаад валютын улсын нөөц гэж ярьдаг. Тэгэхээр долларын эрэлт бол ямагт бол байж байгаа. Нөгөө талд нөөцийн хэмжээ хэр байх уу? Зах зээл хэр зэрэг эрэлтийг хангах үс хэмжээний нөөц байх уу гэдгээс л ерөөсөө ханш тогтж байгаа гэж хэлж болно. За яг одоогийн хувьд бол нөөцийн нийлэлт бол зах зээл дээр хангалттай сайн нийлүүлж чадахгүй. Долларын эрэлт бол тасралтгүй нэмэгдсэн байдалтай байна. За тиймдэж ханш бол оныг 4.5% гэсэд одоо нэг 3570 орчимтэй албан шон хэлбэлж байна. За нөөцийн манай дээр байгаа нөөцүүдийн банк дээр байгаа валютын нөөцийн хэмжээг юу тодорхойлох үг вэ? Маш ойлгомжтой. Манай улс руу орж байгаа валютын урсгал за манайхаас тэр нь гадагшилж байгаа нөө импорт хэрэглээр гадагшилж байгаа валютын гарах урсгал хоёрын тэнцэл дээр бол тогтч идэг байгаа. Тэгэхээр манай руу орж байгаа урсгал их байх тусам нөөцийн хэмжээ нэмэгдэнэ. За нөөцийн хэмжээ минь их байх тусам зах зээл дээр эрэлтийг дагаад нийлүүлэх буюу төгрөгийн ашиг бид нар хадгалж ам долларын ашиг өсөлтөй бол тогтоон барьдаг бол тийм зочимтой бол байдаг байх нэ. За тэгэхээр хэдүүлээ ханш ярьж байгаа ам долларын хөрөнгө оруулалт ярьж байгаа цагт бол зайлшгүй цаашны төлөвийг нь мэдхийн тулд гадаад талааны тэмцэл за төлбөрийн тесийн талаар ойлголттой болох шаардлагатай. Яг бол ерөөсөө ханшийг тодорхойлж байгаа гол зүйл нөгөө орох гарах урсгалын чинь статистиктээр энэ макро эдийн засгийн үзүүлэлтээр бол бүртгэдэг байгаа. За яг хуу тэмцэл гээл маш олон тэмцэл бид нар ярьдаг. Санхүү орлогын данс гадаад талаа гээл би зөв өнөөдөр танд маш товчхон томтой гол хоёр дансыг тайлбарлаад тэмцлийн тухай ойлголттой бол хүргэе гэж байна. За хоёр слайд дээр бол би сүүлийн 5 жилийн хугацаанд манай улсын төлбөрийн тэнцлийг харуулсан байгаа тийм. За энэ бол маш энгийн л үг. Төлбөрийн тэнцэл бол манай руу орсон гарсан урсгалын цэвэр нийлбэр гэж хэлж болно. Нэмэх хасах. За манай руу орох нь ихвэл төлбөрийн тэнцэл маань нэмэхтэй гарна. За мэдээж тэнцэл маань гарахын тулд наан хид хідэн төрлийн дансыг бол дамждаг байгаа. За яг хуу макро тоо орвол дөрвөн том данс байгаа. Гэхдээ дийлэнх шийдвэрлэдэг, тэнцлийг шийдвэрлэдэг гол хоёр том данс байгаа. Нэг талд нь санхүүгийн данс, нөгөө талд нь урсгал данс гэж байгаа. Хэдүүлээ энэ хоёрыг л сайн ойлгодог байхад бол ер нь төлбөрийн тэнцлийн талаар хангалттай ойлголттой бол болчих нэ. Тэгэхээр өнөөдөр график дээр бол тайлбарлана. За эхлээд урсгал дансны талаар хэдүүлээ ярилцсан хамгийн гол манай ханшиг бодол унгаадаг гол гарах урсгалыг бүрдүүлдэг урсгал данс маань улаан ангийн график дээр харагдаж байна. За ингээд хараад 2024 онд бол манай урсгал дансны алдагт 2.4 тэрбум долларын алдагталтай. За яг нөгөө талд нь санхүүгийн данс нэмэгтэй байсны хүчинд бол нийт тэнцэл маань нэмэх хасгаар нэг 600 сая долларын бол ашигтай бол гарсан байгаа даа. За урсгал дансан дээр бол хоёр төрлийн хөдөлгөөн багтах. За нэгт бол бидний хамгийн сайн мэдж байгаа нөгөө экспорт импорт чинь буюу барааны орох гарах урсгал байгаа. За тэгэхээр манай улс бол 2024 онд бол нийт 15.7 тэрбумын экспортын орлого олсон байгаа. За та бүхэн бол мэдж байгаа бах. Үүний 70-80 орчим хувийг нь манай уулуурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. За яг орлого дээр яриад үзвэл бид нар нодлон жил 83 сая тонн үсийг хятад зарсан баг. Гадаад зах зээлд борлуулсан. За үүнийх хариуд бол 8.7 тэрбум буюу нөгөө экспортын орлогын урсгал дансан дээрх барааны экспортын орлогын 50%-ийг нь нүүснээс олцсон. За нөгөө талдаа бол 20 орчим хувийг бүрдүүлдэг зэсийн баяжмал бас 3.3 тэрбум долларын орлого болсон буюу ер нь бол энэ хоёр бол манай экспортын орлогын нэг 70-80% нь тодорхойлдог гол бараа гэж бол хэлж болох нэ. Тэгэхээр бид ерөөсөө хан шарыг гэж бол нүүс зэс урсгал дансан дээрх экспортын орлогыг харах нь бол зайлшгүй чухал байгаа. За яг хуу маш олон шинжээчид эдийн засгчид бол тайлбарлаж байна. Экспортын орлого буурсан. За ханш уналтын шалгааныг бол манай нүүсний үн буурсан. За үүнийд дагаад экспортын орлого буурсантай бол холбож тайлбарлаж байгаа. За энэ бол нэг хүчин зүйл нэ.
Олон улсын зах зээл дээр бол мэдээж 2024 онд бол манай зардаг нүүрсний за хилийн үнэ бол дунджаар 25 орчим ам доллар бол буусан байгаа. Одоо ялч бол экспортын орлого буусна бол нөлөөлсөн. Гэтэл бид нар нөгөө талаа зарж байгаа нүүрсний тонн буюу бие хэмжээг нь 20%-аар нэмэгдүүлээд буусан 20%-ийг нь нөгөө талаа бие хэмжээгээр нөхөд 8.7 тэрбум хангалттай гэсэн экспортын орлого олцсон гэж би бол өвдөөл дүгнж байгаа. Гол асуудал нь нөгөө тал бичигдэх бидраас гарч байгаа урсгал дансан дээр гадагшаа гарч байгаа валютын урсгал буюу зарцуулалт хэрэглээний энэ урсгал маань маш өндөр байсан учраас манай данс бол ардагтай ханш бол унттай гэж бол дүнэлтээ нь бол хэлж болно. За илээ үргэлжлүүлээд явъя. Нөгөө талд урсгал дансын 2.4 тэрбумын алдагдал юунаас бий болвоо гэж. За экспортоос аль тийг олж тийм гэж худалдааны тэнцэл бид 4 тэрбумын ашигтай болсон байгаа. За нөгөө талдаа бараа кейсээ илүү үйлчлэгээ гэж байгаа. За би тань нэг тоо ихэд бид нар өнгөрсөн онд гэхэд л ерөөсөө за Вьетнам руу аялах гадаад аялал, за олон улсын зөвлөх үйлчлэгээ, за эрүүл мэндийн төлбөр зэрэгт бол эдгээр үйлчлэгээнүүдэд бид нар 5 тэрбум ам долларыг гадагшаа гаргачихсан байгаа. Нөгөө гадаад талаан дээр болсон 4.9 тэрбумын орлогоо үндсэндээ энүүгээр зөрөө гаргачихсан гэж. За дахиад нэг тоо ихэд бид нар 15 тэрбумын экспортын орлоготой мөртлөө 1 тэрбум ам доллараар суудлын автомашин импортоор авчихсан байгаа. Ерөөс 15-ны нэгээр нь. За тэгээд 5-аар нь үйлчлэгээнд гаргачихсан. Ер нь бол олсон экспортын орлогоо талыг нь үйлчлэгээ тансаг хэрэглээ суудлын автомашид бол гаргачихсан байгаа. За нөгөө талд 2024 онд бол эдийн засгийн идэвхжил, эдийн засаг бодит төсөлд бол харьцангуй сайн байсан. 23-24 онд бол нүүрсний экспортын холбоотоор за үүнтэй холбоотойгоор хувийн секторуудын хэрэглээ бол маш ихээр нэмэгдсэн. Иргэдийн хэрэглээний зээл нэмэгдсэн, за цалин өссөн, бодит орлого нэмэгдсэн, инфляц буулсантай холбоотойгоор бид нар замраагүй хэрэглэсэн байна. За яг үүн дээр зэрэгцээд төсвийн өшөлт тахсан зарцуулалт буюу төсвийн зардал засгийн газрын хэрэглээ 30-40%-аар нэмэгдсэн. Тэгэхээр энэ хоёр хэрэглээ чинь өөрөө эргээд дасан дээр ялаа урсгал данс дээр хараад үзвэл та бүхэн дараагийн хүсэгтэн дээр харагч байна. 2 жилийн голлох нэр төрлийн импортын барааг үнийн дүн өсөлттэй үед нь харуулж байна. Бид нар хэрэглээний бараан дээр ерөөсөө 30% авчих 23 оноо бодвол буюу 3.5 тэрбум ам долларыг гадагшлуулсан. Нөгөө тансаг хэрэглээнүүд дээр. За үүн чинь 1 тэрбумын ам долларын машинууд нь байгаа. За гэтэл бид нар бол тансаг хэрэглээ гэж болно, үйлчлэгээ авч болно. Нөгөө талдаа манай бас бол үйлдвэрлэгч биш учраас бидэрт зайлшгүй төлж явах ёстой стратегийн импортын зардлууд гэж бол байгаа. За үүнийг бол нефт, дизель, 1 тэрбумын бүрдүүлж байна. За манай бас бол мэдээж хөрөнгө оруулалтуудын уулуурхайн төслүүдийг бол санхүүжилнэ. Үүнтэй холбоотойгоор уулуурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизм зэрэг хөрөнгө оруулалтын бараанд бол нэг 5 орчим тэрбум бол гарсан бол сайшаалтай. Гэхдээ энэ өмнөх онтой харьцуулахад бол мөн адил 30%-аар өссөн байгаа дах. Тэгэхээр бид нэг иймэрхүү хүчин зүйлүүдээс хамаарат гол шалтгаан би юу ч хэлэх гээд ингээл манай улсын ер нь экспортын орлого нүүрсний үнэт байгаад буусандаа гол асуудал биш ээ. Бид нар орлогоосоо их нэг үгээр хэлэл бид нар валютын бараа хараагүй юм шиг нэг 2 жил сүүлийн 23-24 онд яг нэг нүүрсээ зараад 18 тэрбум доллар олсон. Гэхдээ бид нар түүхэнд байгаагүй орлого олсон шигээ эргээд түүнийг огт дотооддоо тогтоон бариагүй эргээд зарцуулаад өрн тарайгээд дуусчихсан буюу гарах урсгал дансаад хэмжээгээ санхүүжүүлээд алдагтай гаргачихсан байна. Ерөөс хэрэглээний бараа 30% өсчихсэн 3.5 тэрбум өмнөх жилдээ харьцуулах. За тэгэхээр нэг урсгал дансаад эдгээрийн бараа үйлчлэгээний тэнцлээд гинлээд үзвэл нэг 2.4 тэрбум долларын алдагтай бол гарсан байгаа дах. За нөгөө талд хөхөнгийн график дээр санхүүгийн данс харж юм уу 5 жилээр. За санхүүгийн данс бол за нэг энгийндээ бол манай улс руу ерөөсөө манай улсын гадаад үр төлбөрийн санхүүжилт, гадны зээл тусламжууд зэрэг манайх руу орж байгаа урсгал, за нөгөө талдаа бид нар түүндээ төлсөн хүү иргэн төлөлтийн зардлууд энэ хоёрын тэнцлийг санхүүгийн данс дээр бүртгэж идэг байгаа. Тэгэхээр 24 онд л хараад үзвэл 3.3 тэрбум долларын санхүүгийн данс ашигтай гарсан байгаа тэнцэл маань. За буюу манай төлбөрийн тэнцлийг ганц нэмэх гаргасан буюу 600 тэрбум доллар ашигтай гаргахад ганц дэмжсэн зүйл нь санхүүгийн данс байсан байна. Гэхдээ яг нарийн хараад та бүхэн агуулгын дэлгэрэнгүүд задлаад үзвэл өнгөрсөн жил нийслэл 500 сая долларын бондыг олон улсын зах зээлээр гаргасан. За худалдаа хөгжлийн банк, голон банкны 400 саягаад аржины банкуд маань олон улс дээр нэг 900 орчим сая долларын евро доллар бондыг гаргасан байгаа. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр маань үндсэн 1.5 тэрбум долларын орох урсгал буюу манай руу орж байгаа орох урсгал гэдэг утгаараа санхүүгийн дасан дээр нэмэх утгатай бичигдэнэ. Буюу энэ дасыг бол ашигтай гаргана. Гэхдээ яг ямар зориултаар зарцуултаар гэдэг бол тустай ойлголт. Энэ бол өөрөө энэ 1.5 тэрбум маань манай улс хувьд бол үр багаадгаа, хожим нь бол төлөгдөх зүйл бол байгаадгаа. Тэгэхээр ерөөсөө бидний бодит экспортлсон манай улсын яг
нэмэн үртэг шингэсэн, бидний ур чадвар шингэсэн бодис бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг экспортлоод түнсээ орлого олсон гэхээсээ илүүтэйгээр бидний ерөөсө гадны улсаас үр тавиад банкуд маань, нийслэл маань тэр орлогын орох урсгалын ачид төлбөрийн тэнцэл маань арай гэж нэг нэмэх утгатай 600 сая долларын ашигтай гарсан гэж бол хэлж болох нэ. За харамсалтай нь савгийн тасан дээрх эдгээр оржсон орох урсгал бол хожим нь бол гарах урсгал болоод бид нар үр төлбөрөө бол иргэн төлнө. За яг хуу мэдээж манай улс бол мэдээж цаашаа эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй, өсгөх хэрэгтэй, бизнесүүдэд санхүүжүүлэх хэрэгтэй. Энэ үрээнд бол дотоод нөөц боломж хомс учраас гадны зах зээл дээр бол мэдээж бондын санхүүжил төхөөсрүүдийг татах нь бол мэдээж бол зөв байгаа. Хамгийн гол асуудал нь бид нар 10 долларыг одоо магадгүй 10 долларыг зээлчээд 12 болох зүйлд буюу хөрөнгө оруулалтын бараа эдгээр зээлийн хөшөөрөгт бол ашиглаж болно. Хамгийн гол асуудал нь бид нар эргээд орж исэн жоохон валюта замбраагүй хэрэглээ, тансаг хэрэглээндээ гаргачихдаг гол асуудал байгаа. Буюу нөө дансаж унагаагаад байгаа. Тэр 15 тэрбум долларын орлого олдог мөртлөө бид нар хэрэглээндээ машинда үйлчлэгээндээ 6 4 7 тэрбум гаргаж чаар чинь ер нь бол төвийн ач бол урахад бол ойлгомжтой. Нөгөө валютын улсын нөөц маань буураад зах зээл дээр нийлүүлэх чадамж маань буурах нь бол ойлгомжтой байгаа. За дээшлүүлээд төлбөрийн тэнцэл ер нь валютын хаштай хэр зэрэг уялдсан бэ гэдэг би дээдлийн төлбөрийн тэнцэл ба ханш гэдэг график дээр танд маш ойлгомжтой тайлбарлаж байна. За мөн сүүлийн 5 жилээр харуулж байна. За хөхөнгийн график дээр төлбөрийн тэнцлийг бол хөхөнгийн график дээр, за улаан өнгийн график дээр бол ам долларын ханшийг бол харуулсан байгаа даа. За тэнцэл бол зарим жилд бол хасгатай гарч байгаа. За энэ график дээр сүүлийн 5 жилийн хугацаанд улирлаар нь тавьсан байгаад байна. За та бүхэн ингэж харж байгаа бол төлбөрийн тэнцэл алдагдaltaй гарах үед буюу манай улсаас орох урсгалаас илүү гадагшлах урсгал нь их байсан тохиолдол буюу нөгөө нөөц маань буурдаг жилүүдэд ханш хэр зэрэг одоо ам долларын эсрэг төгрөгийн ханш хэр зэрэг суларж байгаа вэ гэдгийг ногоон өнгийн график дээр хэдлэл харж болох нэ. За 20 оноос эхлээд харуул 2 улирал дараалаад алдагдaltaй гарсан 600 сая доллар. За тухайн үед бол төгрөгийн ханш улаан өнгийн шугамн дээр харуулж байна. Ханш маань дээшээ төгрөгийн ханш сулраад тавьчихна. За үргэлжлүүлээд 2021 онд бол харьцангуй төлбөрийн тэнцэл нэмэх утгатай 1.2 тэрбум 170 сая доллар гээд хэд хэд улирал 3 улирал дараалаад нэмэх утгатай гарч байна. За түүнээс хойш нөө ковид юм бол хил хаагдсан. 2021 оны 1-р удирлаас эхлээд 225, 526, за 22 оны 1-р удирал дээр үндсэндээ 1 тэрбум долларын төлбөрийн тэнцлийн алдагдaltaй гарсан байгаа та. Тэгэхээр үндсэндээ 4-5 удирал дараалаад манай тэнцэл хасах утгатай гарсан. За үүний хариуд төгрөгийн ханш маань хэсэг хугацааны дараа 2869-аас үндсэндээ огцсон монаад 3500 хүрсэн байгааг та бүхэн харж байна. Улаан өнгийн сумаар биелтгэсэн байгаад нь хүсдэгтэнд оруулж байгаа. Ерөөсөө манай тэнцэл хасахтай гарах тусам буюу манайд орох урсгал нь буураад нөөц маань багасаад гарах урсгал нь ихсэх тусам нөгөө валютын зах зээл дээр долларын эрэлт ихсэж идэг. За бид нар долларын эрэлтийг нь хангахын тулд нөгөө хэрэглээ зарцуулалтаа хөрөнгө оруулалтын бараагаа хангахын тулд төв банклаас долларыг нийлүүлж явах хэрэгтэй. Интервенц хийж явах хэрэгтэй болдог. Гэтэл бид нар долларыг нийлүүлэхийг хүсвч нөгөө гарах урсгал маань их байгаа учраас бидэрт нөөц хангалттай байхгүй. Тийм учраас ханш маань одоо сулрахаас өөр аргагүй болчих. За үргэлжлүүлээд яг 2023 нөгөө нүүсний ханш өндөр байсан, бид нар түүхэн экспорт байсан 23 өндөр бид нар бол нүүсээс 18 тэрбумын зөвхөн нүүснээс орлого олсон байгаа даа. Тэгэхээр нэг хэд хэдэн улирал дараалаад бол тэнцэл маань харьцангуй одоо түүхэн байхгүй төвчний нэмэх утгатай гарсан байгааг харж байна. За тэнцэл ашигтай гарч явах үед та бүхэн төгрөгийн шир зэрэг хөдөлж байгааг харуул харьцангуй 3500 дээр тогтвортой. За үйл хэлийг буурсан 3400-өө өнгөрсөн оны за 1-р сар хүртэл ханш маань тогтун баг зэрэг ам долларын эсрэг чангарсан төр зэрэг бол энэ дээрээс харагдаж байна. За өнгөрсөн оны 2-3 дугаар улирлаас эхлээ нөө тэнцлүүд маань алдагдaltaй болоод ирсэн. За 2025 оны 1-р улирал буюу энэ оны онгорсоос хойш 331 хүртэлх хугацаанд бол маа тэнцэл маань хасах 700 сая долларын алдагдaltaй бол гарсан байгаа. За үүнтэй холбоотойгоор мөн адил ханш маань 3480-аас чангарсаар байгаад 3570 хүрч гисэн өнөөдрийн албан нөөц маань 4.9 тэрбумтай, Монгол банкны алмааш 3570. За одоо дан байдлаар буюу 8 шарга дээр аль хэдийн 3600 бол давчгсан байгаа. Тэгэхээр яагаад буурсан гэвэл нөгөө тэнцэл маань энэ дээр тайлбарч байна. Тэгэхээр нэг бид нар юу нь бол валютын ашиг цаашид таамаглая, ханшийн уналтын шалтгааныг ужиг шалтгааг нь олъё гэвэл ерөөсөө орох гарах урсгал буюу манай улсын төлбөрийн тэнцэл өмнөг бол тодорхойлж тайлбарлаж идэг бол байх нэ. За яг хуу цаашдын хүлээлтийн хувьд бол та бүхэн хараад үзвэл 2025 оны 1-р улиралд энэ он гарснараа бид нэг 700 сая доллар тэнцэл маань алдагдaltaй гарчихсан. За урсгал данс маань 700 тэрбум доллар 700 сая долларын хасах утгатай гарсан байна. За яг үүнийг цаашдын төлийг нь
тайлбарлаад үзвэл ерөөхдөө бол урсгал нас маань тарьцангуй одоо алдаглын түвшин маань 2 3 дугаар үлдэлт бол нэмэгдэх хүлээлттэй байгаа тань. За би экспортын орлого талаас нь зөвлөө хараад үзвэл маш тодорхойгүй байна. За нүүрсний үн бол буурсан хിവэрэл багт сүүлийн 2 3 жил дараалж нүүрсний үн бол бууж байна. Бидний гол зардаг экспортын маань худалдаж авдаг 90% нь бүрдүүлдэг хятад улсын эдийн засаг бол тийм таатай бол биш байгаа тань. Баланс хэлбэр үйлдвэрлэх нь өөрөө хямралт. За дотоод эдийн засгийн дефляцтай хувийн сектор нь ямар ч хэрэглээ агшцсан одоо зарцсан байдалтай байгаа. Зүүнтэй холбоотойгоор гангийн үйлдвэрлэл. За түүнийг даах нүүрсний эрэлт тал төдийлэн сайн бол биш байгаадгаа. Тэгэхээр энэ оны хүлээлтээр бид нар төсвийн судлал дээр харьцангуй өөдрөг тавьсан байгаа боловч яг бод байдал дээр бол нүүрсний үн буурахтай холбоотой нүүрсний экспортын орлого бол харьцангуй өнгөрсөн жилийн түвшиндээ хадгалагдгаа эсвэл буурах хүлээлт бол давмгаалж байна. За нөгөө талд бид түрүүн хэлсэн манай экспортыг маань гол нүүрсний зараа түш тэтгэдэг зүйл бол засгийн баяжмал байгаадах. За яг дотоодын үйлдвэрлэл талаас хараад уйдлагын үйлдвэрлэл бол энэ бол одоо 2025 26 27 онд бол ер нь бол үйлдвэрлэлийн пик үе дээр ирээд хэмжээний бол засгийг бол үйлдвэрлэнэ. За 27 оны байдлаар бараг жилд хагас сая тонн зэс үйлдвэрлэх хүлээлт төсөөлтөй нэлээд өөдрөг төсөөлтөй байгаа. Энэ бол харьцангуй бодвол биелчих. Гэтэл олон улс төр зарах манай зэсийн үн маань мэдээж дэлхийн эдийн засгийн макро эдийн засгийн орчноос бол хамаарна. За нэг ялангуяа манай бас хятадын эдийн засгаас шууд хамааралтай. Тэгэхээр яг одоо өрнөд буй Америк хятадын худалдааны дайнтай холбоотойгоор бол хятадын макро эдийн засгийн үзүүлэлт бол 2 3 дугаар удирлаас огцом муудаж магадгүй байгаа тань. Тэгэхээр зах зээл дээр бол тодорхой бос байдлаар маш ихтэй цаашаа зэсийн үн бол яахыг бол үнэхээр хэлж мэдэхгүй байгаа тань. Тэгэхээр нүүрсний үнийг дагаад бол манай экспортын орлого бол буурах магадлал нэгтэлт байна. За эдлээ импорт талаас хараад үзвэл за яг нөө үрхийн иргэдийн хэрэглээ маань харьцангуй зээл олгот хумсан инфляц баг зэрэг нэмж байгаа цалингээс тогтворсонтой холбоотойгоор хувийн секторын хэрэглээ одоо баг зэрэг саар мужих одоо тон үзүүлэлт бол оны төлөөс гарсан байгаа. Хамгийн гол зүйл нь бол бид нар импорт дээр урсгал даасан дээр юу хамгийн дарамт үзүүлэх вэ гэхээр 2025 онд батлагдсан төсвийн өрөөнд бол манай бас 7 их 80 төгрөгөөр нийт одоо засгийн газрын төсвийн санхүүжилтээр 7 их 80 төгрөгөөр 640 төслийг бид нар санхүүжилгээр аль хэдийн баталчихсан байгаа. За энэ дунд бидний ярьж байгаа дулааны цахилгаан станц, Ярамгийн гүүр, за туулын хурдны зам, трамвай гэдэг томоохон 14 мега төслүүд байна. За эдгээр төслүүд маань өөрөө нийт эдийн засгийн эргэлтийг дэмжиж одоо эдийн засгийн өсөлт талаас эерэг байх боловч урсгал даасан дээр эргээд хараад үзвэл нөгөө хөрөнгө оруулалтын барааны гарах урсгалыг нэмэгдүүлж яддаг байна. Тэгэхээр урсгал даасан дээр эдгээр төсвийн зарцуулалттай холбоотой төсвийн хөрөнгө оруулалттай холбоотойгоор хөрөнгө оруулалтын барааны гарах урсгал даасан дарамт үзүүлэх хүлээлттэй байгаа даа. Энэ оны туршид бол за нөгөө талд эдийн засгт бол өөдрөг байгаа. Тэгэхээр нэг иймэрхүү хүчин зүйлсийн өрөөнд бол цаашд бол урсгал даасан харьцангуй алдагдал маань нэмэгдээд тэнцэл маань алдагдал гарах магадлал өндөртэй байгаа даа. За тэгэхээр үүнийг дагаад бол одоо байгаа төгрөгийн хаш маань оны эцэст бидний хүлээлт таамгаар бол сөрөг утгаараар бол 3750 3800 дээр дахиад нэг 4-5 явуулт. За яг харьцангуй үзэс нүүрсний өөдрөг байсан бидний урсгал даасан дээр импортын ач холбоог дарамт багтай өөдрөгөөр хараад үзвэл одоогийн түвшинд хадгалагдах 3600 дээр ирэх болов гэсэн хүлээлт бол байгаа даа. За яг нормал хүлээлтээр бол ерөөхдөө бол оны эцээр бол 3600 3650 дээр ирэх болов гэж. За яг мэдээж долларын ашиг бол их жилийн хугацаанд бол нарийн таамаглах бол манайх шиг үн хүлээж авдаг гадаад сектороос хамааралтай болсод бол энэ бол бараг боломжгүй шахуу зүйлээ. Тэгэхээр бид нар их 1-2 улирлын тэнцлүүдээ харж байгаа л цаашдын ханшаа тодорхойлоод валютын нөөц мань хэлбэлздэг байх нэ. За 3 дахь слайд валютын улсын нөөц ба ханш гэж байна. Буюу гадаад валютын улсын нөөц Монгол банкн дээр байгаадах сүүлийн 5 жилээр харуулж байна. За хөхөнгийн график дээр бол улсын нөөц харуулж байна. За ногоон өнгийн шугам график дээр бол $10 дээр зах төгрөгийн ашиг харуулж байна. За ингээд харуул миний бол мэдээж харьцангуй уялдаа хамааралтай бол хөдөлж байгаа. Ихэнд хэлсэн дагуу манай улсын нөөц буураад гацсан. Гарах урсгал их байх тусам төгрөгийн ашиг суларж идэг. За та бүхэн харж байгаа 2023 оны эхэнд нөөцийн хэмжээ бол 5 жилийн хугацаанд хамгийн бага түвшинд ирсэн багт. За үргэлжлүүлээд 23-аас нөгөө нүүрсний экспорттой холбоотойгоор энэ эдгээр нөгөө данс төлбөрийн төсөл ашигтай байсан манай урсгал данс маань ашигтай байсантай холбоотойгоор нөөц маань нэмэгч чинь. За нөөцийг дагаад бол ханш доктортой байгаа нь харагдаж байна. За хамгийн сүүлийн байдлаар манай улсын нөөц 4.9 тэрбум $. Ханш 3500 далтай байгаа. За яг хуу бид нар улсын нөөцийг сүүлийн түүхэн өндөр түвшин дээр хадгалж байгаа. Манайд валютын улсын нөөц сайн байгаа. 3 сар 6 сар импорт хэрэглээ хангана гэж бид нар хэмжээгээр ярьж байгаа. Гэхдээ түүхэн энэ түвшин гэж байгаа боловч яг үүндээ
2020 оны Монголын эдийн засгийн нөхцөл байдал өөр 2025 онд бол бид нар эргээд харахад энэ 5 жилийн хугацаанд манай ДМБ эдийн засгийн багтаа хамт маань нэглэсэн утга бодит утга аль татгаараа аль хэдийн тэлжчихсэн томорчсон байгаа та. Гэтэл ийм том хэрэглээ зарцуулалттай эдийн засагт ийм том хөрөнгө оруулалт цагуужуулж байгаа хэрэглээ нүсчихсэн улсын хувьд бол 4.9 тэрбумын одоо түүхэн нөөц өндөр байгаа гэж хэлэх нэг талаараа бол зөв үү гэдэг асуудал гарч ирнэ. Нөгөө талаа энэ 5 тэрбум долларын нөөц маань бүгд долларын кэш байдлаар байгаа зүйл бол огтоосоо биш ээ. Үүнийг та бүхэн Монгол банкны сайт дээрээс харж болно. За Америкийн засгийн газрын бонд, хөрөг чадвар өндөртэй томоохон улсуудын ам долларын бондын нөөц, за Vixel, хадамжийн сертификат зэрэг хөрөг чадвар өндөртэй ам долларын зээл чиглэл зэрэг сайтай валютуудад бүрдүүлж идэг. За мэдээж зарим хэсэг нь бол юан гэх мэтчлээ. Тэгэхээр шууд бол ханш унлаа гэж Монгол банк бол чөлөөтэй энэ мөнгөөр чөлөөтэй зараад валютын зах зээл дээр интервенц хийн гэсэн зүйл бол огтоосоо байхгүй. Ерөө үнэхээр тийм байсан бол бидэрт шууд интервенц хийх боломж нөөц болцоо байсан бол оны ихнээс төгрөгийн ашиг 4.4-аар буухгүй байсан болов гэж бодож байна. За бид нар нэг ерөн зах зээлийн ийм нөхцөл байдалд бол цааш ханш маань баг зэрэг сулрах юм байна. За энэ бол юу их юм бэ гэж. За би бол танд шууд зөвлөхөд бол төгрөгийн ач унж байгаа тохиолдолд бол бид нар худалдан авч чадвараа өөрийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл одоо хөрөнгө оруулалтын бодит орлогоо өөрийн санхүүгийн хэрэгслийн хөрөнгийг хадгалж авч болдгын тулд төгрөг биш ам доллар дээр хөрөнгө оруулалт хийх нь бол мэдээж зөв алхам болно. Буюу яг одоо та бидэнд хамгийн ойрхон Монгол Улсын засгийн газрын бондууд байж болж байна. За 5 компани ам долларын бонд арилжаал гэж байгаа графикээр харагч нь яг одоогийн ханшаарах бондын өгөөжүүдийг ногоон өнгийн график дээр. За цэнхэр өнгийн график дээр бол бондын тухайн үеийн гарч ирэх үеийн купоны хэмжээг тавьсан байгаа даа. За ингээд хараад зөвзөл нэг голомт худалдаа үжил MMC тэргүүтээ 5 компани одоогийн ханшаарах ам долларын бондын өгөөж дунджаар 10% та буюу нэг банкны шинээр татсан хадгаламжийн ам долларын 3.2% хүүнээс бол 3 дахин өндөр. Эцэнгүү өндөр өгөөжтэй бол арилжаал гэж. За засгийн газрын бонд, нийслэлийн бондууд нэг дунджаар 6-7% та буюу хадгаламжийн хүүнээс нэг 2 дахин өндөр байгаа да. Тэгэхээр би танд хамгийн түрүүнд өгж зөвлөх үгээр ханш унж байгаа ийм тохиолдолд та өөрийн хөрөнгө оруулалтын багц дээрх бондын багцын за магадгүй 30-40%, за болж игэл 50% нь ам доллар дээр процесс хийхийг бол зөвлөж байна. За энийг бол заавал олон бонд авах шаардлагагүй. Хугацаас намаараа 26 оны засгийн газрын бондыг за зээлж зэрэг сайтай голомт худалдаа MMC зэрэг сайн компани бондыг нь хоёр төрлийн бондыг авах. За нийт бондын багцын талыг нь ам доллар дээр, талыг нь өндөр хүүтэй 19-20% хүүтэй төрийн бонд дээр байршуулах зэрэг. За яг хуу ам доллар дээр та хөрөнгө оруулалт хийж байгаа бол мэдээж ам долларын ханшийн эрсдэл гэдэг зүйл бол яригдана. За яг хуу манай улсын хувьд бол харамсалтай нь ам долларын одоо хөрөнгө оруулалтын эрсдэл нь юу байх вэ гэхээр за мэдээж тухайн бондын зээлж зэрэг төлбөрийн чадрыг стооцоод яг хэдлээ валют дээрээ үзвэл та хэрвээ ам доллар дээр хөрөнгө оруулалт хийж л байгаа тохиолдолд танд валютын ханшийн эрсдэл маань үндсэндээ төгрөгийн ханш чангарах явдлыг хэлээд байгаа. Та яг одоо 3570 доллар бодлож аваад доллар дээр хөрөнгө оруулалт хийгээд магадгүй жилийн дараа буцаад төгрөг болгосон чинь тухайн эдийн засаг сайн байгаад нөгөө дасууд маань эрг утгатай, нэмэх утгатай нөөц сайн байгаад төгрөгийн аж чангараад эргээд 3200 300 болсон тохиолдолд та хүн дээр ханшийн зөрүүний аллагдлаад хүлээжнэ. За энэ бол олон улсад бол яригддаг зүйл. Яг үндэ манай улсын кейс дээр бол сүүлийн за 10 20 30 жилийн хугацаанд бол үндсэндээ 1-2 жилийн хугацаанд бол төгрөгийн аж бол чангарч исэн кейс түүх бол байхгүй байгаа даа. За яг хуу богино хугацаанд 2-3 удирдал дамнаад төгрөгийн аж харьцангуй тогтвортой нэг үйл явдлыг 1%-ээр чангарч исэн тохиолдол байдаг боловч 2, 3, 5, 10%-аар ханш чангарч исэн тийм тохиолдол харамслаа нь бол байхгүй байгаа даа. Манай эдийн засгийн үнэхээр эмзэг зүйлээ. Тэгэхээр та хүн дээр ханшийн зөрүүн дээр үнэхээр бол айх бол шаардлагагүй. Эсрэгээрээ ханш магадгүй 2 жилийн дараа 3700 болсон тохиолдолд та 3500 дээр авсан ханшаа буцаж дарахад 200 төгрөгийн валютын ханшийн зөрүүний ашиг бол хүлээж өгөх бол одоо ашгийг өөртөө бол бондыг хүүнээсээ гадна авах боломжтой байх нэ. Гэтэ яг хуу бас энэ дээр нэг өрөөсгөл зүйл байгаа даа. Тэнд тайлбарлаа гэхэд бид нар яг үндэ 3500 дээр авсан валютаа за эргэлдүүлж хагаад эргээд 2 жилийн дараа 3700 дээр төгрөг болгоод авж гинэ гэдэг юм аа. Бодит утга талаас харуул энэ бол дүндээ дүм. Яагаад гэвэл хинт хэлсэн бид нар импортлогч хэрэглэж бас байгаа. Хэрвээ үнэхээр зах зээл дээр ханш 3700-аас суларж байгаа бол импортоор дамжаад нөгөө худалдан авах чадрын төгрөгийн худалдан авах чадварч аль хэдийн 200 төгрөгөөр бол алдчихсан байгаа. Таны авж байгаа магадгүй 570 ланд 300 чинь эргээд өссөн байгаа. Тэгэхээр хүмүүс шууд 200 төгрөгтөр бодитгаараа хашийн зэрэг ашиг хийшлээ гэж ярих нь бол баг зэрэг өрөөсгөл байгаа юм аа. Тэгэхээр бид нар бол хамгийн эцсийн байдлаар нэрлсэн хувьсгч буюу бодит хувьсгчийг харах нь бол зүйтэй байгаа даа. Тэгэхээр юу ч хэлэх гээд байна вэ?
альж талдаа байсан төгрөгийн хаш ямар ч нөхцөлд хаш тогтун байна уу, огцом сулрна уу, баг зэрэг сулрна уу, аль ч нөхцөлд та долларын одоо өөрийн хөрөнгө оруулалтын багц дээр манайх шиг гадны сектороос хит хамааралтай инфляц нь 2 оронтой тоотой төгрөгийн хашийн сүүлийн 20 жилээр харуул жил болгоно 7%-аар унжидаг ийм эмзэг за хөгжиж байгаа emerging market-ийн түвшний усад бол та өөрийн позиц бол зайлшгүй нэг хамгийн багадаа 30% нь доллар дээр барихыг бол бид нар хөрөнгө оруулалтыг бол зөвлөдөг байгаад байгаа. За тэгэхээр өөдрийн лай маань жоохон урт болчихлоо. Энд түргээд өндөрлийг хичиж байна. За та хэрвээ ам долларын бонд хөрөнгө оруулалт хийж байгаа бол доор барих линкэн дээр за манай компани вебсайт, Facebook, Instagram дээр байгаа брокерууд руу холбогдоод эдгээр ам долларын бондуудыг худалдах боломжтой. За мэдээж ханш сулрж байгаа холбоотойгоор эдгээр ам долларын бондуудыг ярилж байгаа маа тэр 2 дахь сайлын өдөр тутам хийгдэж байгаа. За хамгийн ихтэй нь бол голомт мик харьцангуй өгөөж өндөртэй учраас арилжааны итгэх бол өндөртэй байгаа даа. Тэгэхээр танд бол түлхүү голомтын ам долларын бондын эрсдэл багтай гэдэг утгаар нь бол танд бол зөвлөж байна. За ингээд өнөөдөр лайв өндөрлөе.